Сайн байцгаана уу. За эрхэм үзэгчдийн өдий амгалан гатгая. Өнөөдөр 2026 оны 3 сарын 9 даваа гараг. Америкийн нэгдсэн улсын нийслэл Вашингтон ДС хотно бол оройны 6 цаг болж байна. За Ираны эргэн тойронд болж байгаа үйл явдлаар товчхон мэдээлэл хүргье. За юуны өмнө Америкийн зах зээл олон улсын хөрөнгийн зах зээл дээр за түүхий газрын досны үн одоо 110 орчим доллар хүрээд өнөөдөр бага зэрэг бууж байна. За зарим одоо ажиглагчид бол 1973 оны газрын досны шок дахин давтагдана гэсэн ийм одоо муу амлаж байсан боловч за Европын орнуудын хувьд одоо газрын досны нөөцөө одоо нээх ийм бодлого заасны дараагаар за газрын досны үн одоо бага зэрэг буурч байна. За уналттай байсан хөрөнгийн биржийн хувьд өнөөдөр бас одоо бага зэрэг өсөлттэй харагдлаа. За энэ бол мэдээж газрын досны үн одоо цаашдаа аашгүй буурах хандлагатай гэсэн. За хөрөнгө оруулагчдын одоо найдлага дээр үндэслэлсэн за ийм одоо зах зээлийн үзэгдэл байна. За очигдэрч ерөнхийлөгч цагаан ордон болон дэд өнгөлөгчийн зүгээс за газрын досны үн одоо огцон буурна гэсэн ийм одоо амлалтыг өгсөн боловч за энэхүү одоо үнийн бууралт бол гол төлөв Европын холбооны мэдээлэлтэй холбоотой гэсэн тайлбар байна. За дараагийн мэдээ бол өчигдрийн мэдээгээр бас мэдээлж байсан Ираны их удирдагч Аятолла Аль-Хамений одоо хүү за Маштаба Хамений одоо дараачийн Ираны их удирдагчаар сонгогдсон байна. За энэ бол мэдээж олон улсын хэмжээнд бол олонний анхаарлыг татсан мэдээ болж байна. За ингээд энэ мэдээллийг өчигдөр бол Reuters зэрэг агентлуудаар мэдээлсийн дараагаар Ираны тал энэхүү мэдээллийг бол баталгаажуулсан байна. За Ираны шашны их удирдагчийнхүү одоо сонгогдсонтой холбоотойгоор за одоогийн байдлаар Оросын холбооны улс, Хойд Солонгос, Ирак зэрэг орнууд. За ингээд болонгийн орнуудаас бол одоо Оман улс баяр хүргэсэн ийм мэдээлэл байна. За тиймээс ямар ч тач Иранчууд бол одоо энэхүү дайнд тийм амархан бууж өгөхгүй. За олмоор одоо алагдсан шашны удирдагчийн хүүгийнхүү сонгож байгаа нь за дэглэн бол тийм амархан солигдохгүй. За Аятолла Аль-Хамений одоо үргэлжлүүлж байсан үйлсийг цааш нь одоо за буухайлан үргэлжлүүлэх мессеж болж байна гэдэг ийм тайлбар явуулж байгаа. За тэгвэл ийхүү одоо шинэ удирдагчаас сонгогдсон Иранчуудын хувьд бас Америкуудын эсрэг бас ноцтой мэдээллийг хийж байна. За ингээд CNN өгсөн одоо ярилцлаганд за Ираны их удирдагчийн одоо гадаад бодлогын зөвлөх за Камала Крази гэдэг хүн бол одоо Иран улс бууж өгөхгүй. За ингээд удаан хугацааны дайнд бол одоо Иран улс бэлэн гэдэг ийм мэдээллийг бол хийж байна. За үүний өмнө Иранчууд бол үндсэндээ Иран улс тийм орхон бууж өгөхгүй. Америкийн одоо явган зэрэг орж ирэхийг одоо хүлээж байна. Улмаар Америкийн аримтай одоо тулахад бэлэн гэсэн мэдээллийг бол хийж ирсэн. За тиймээс эдгээр нь бол үндсэндээ Америкчуудын шаардлагыг одоо дагаж бууж өгөхгүй гэдэг ийм мессежийг бол Ираны зүгээс идэвхтэй хийж байна. За нөгөөтэйгүр Иран улс зөвхөн одоо Иран улс дотроо одоо асуудлыг одоо агуулахгүй гэдэг за ийм бодлого барьж байгаа. За ингээд Адгийн наад зах нь одоо ойролт орнуудын одоо улс орнуудыг хамарсан үүмэн самуун докторгүй байдал үүсгэх газрын досны үнийг одоо тэнгэр татах за цаашлаад Европын одоо орнууд руу халдах гэсэн ийм одоо бодлого барьж байгаа гэдэг нь эхнээсээ бол маш тодорхой байсан. За үүний эхний дохой бол одоо Туркийн зөв буюу за НАТОгийн агаар хэлийг зөрчиж байсан үйл явдал өнгөрсөн 7 хоногт болж байсан. За тэгвэл энэ үйл явдал дахин давтагдлаа. Ираны зүгээс НАТОгийн хэл буюу за Туркийн хэлийг зөрчсөн одоо Пужинг мөн одоо амдан устгасан тухай мэдээлж байна. За үүнтэй холбоотойгоор Туркийн гадаад хэргийн сайд бол үндсэндээ Ираны одоо элчин сайдыг эсэргүүцэл илэрхийлж залан дуудах өгсөн тухай мэдээлж байгаа. За нөгөөтэйгүр Fox News-ийн мэдээснээс үзэхэд Иран улс бол одоо ийхүү зөвхөн одоо цэргийн аргаар тэмцэхгүй. За магадгүй үүнээс одоо аюултай далдуур явж байгаа нэг одоо арга хэмжээ бол за гадаад орнуудад байгаа одоо Ираны нууц бүлгүүдийг за нойрноос нь сэрээд идэвхжүүлж байгаа гэсэн мэдээллийг бол хийлээ. За энэ бол одоо барууны орнуудад бол тийм сайн мэдээ биш. За Ираны одоо маш олон нууц бүлэглэл
байдаг. За эдгээр нь хэрвээ одоо идэвхжиж гэмээр одоо баруун орнуудад олныг амарсан залан гэдэг ажиллагаа одоо болох өндөр магадлалтай. За тиймээс энэ мөрөөр одоо баруун орнууд болон Америкийн нууц холбоод одоо идэвхтэй ажиллаж байгаа тухай мэдээ байна. За нэгэнт Иран улсын хувьд бууж өгөх төлөвгүй байгаа учраас Америкийн болон одоо Израилийн цэргийн хүчнээс за илүү одоо ширүүн давталгаа явуулж эхэлж байгаа мэдээ байна. За үүний хамгийн сүүлчийн нэг жишээ бол Америкийн B-52 гэдэг одоо агаарын одоо бөмбөгдөгч томоохон онгоц за Англид хүрэлцсэн очсон ийм мэдээлэл байна. За тиймээс Америк Израилийн зүгээс ойрын хугацаанд магадгүй одоо өнгөрсөн оны 6 сард болсонтой одоо дүүх хэмжээний томоохон агаарын дотлохоо хийж магадгүй гэсэн ийм тамга байна. За үүнээс өмнө Америкийн засгийн газар бол одоо Иранд тодорхой хязгаарлагдмал хүрээнд одоо цэрэг оруулж магадгүй гэсэн ийм мэдээлэл явж байсан. За эдгээр нь гол төлөв одоо цөмийн байгууламжуудад цэрэг оруулж одоо Ираны хөгжүүлж байж магадгүй одоо цөмийн одоо үйл ажиллагааг хяналтанд авах. За ийм мэдээ бол өчигдөр одоо гарч ирсэн. За энэ бол тийм амархан бүтэх үйл явдал биш ээ гэдэг нь бол тодорхой. За нэг ялангуяа энэхүү одоо ажиллагааны улмаас амнасаа алдсан цэргийн тоо өчигдөр дахин нэгээр нэмэгдэж 7 болсон байна. За тиймээс ийхүү одоо цэргүүдийн амнаас сүйдэж байгаа энэ нөхцөлд Иран улсад явган цэрэг оруулах бол тийм одоо амархан бүтэх зүйл биш гэдэг нь бол тодорхой байна. За ингээд ямар ч тач Иран, Америк, Израилийн одоо гурвалжин дөрвөлжин дайн бол үндсэндээ өнөөдөр 9 дэх өдөртөгөө залгаж байна. За Иран улс бол Арабын орнууд руу довтолгоо хийхгүй гэж амлаж уушлал хүсэж байсан бол за энэхүү мэдээ өчигдөж байхдаа зэрэгцээд одоо за Кувейт зэрэг оронд төвшөрийн дохио одоо хангинж байгаа тухай мэдээлж байна. За тиймээс Иран, Америкийн тал учраа ололцож дайн зогсох хүртэл булангийн орнууд бол үндсэндээ амар заяагаа үзэхгүй гэдэг нь их тодорхой байна. За ингээд өнөөдрийн тооч мэдээгээ өндөрлөж байна. Дашин дутахад ажлын дараа мэдээ оруулахад бол нэгэн төвөгтэй байдаг. Учир нь мэдээ бэлдэх хугацаа зав байдаггүй учраас ийхүү одоо мэдээг айлуулахаар товчхон хүргэж яваа. За ингээд анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За манай сувагт subscribe дарж биднийг урамшуулж байгаа нийт үзэгч та бүхэндээ талархаж байна. За ингээд магадгүй та одоо хараахан subscribe дарж амжаагүй үзэж байгаа бол за ердөө 5-аас 10 секунд зарцуулаад манай сувагт subscribe дарж бидний ажлыг дэмжээрэй гэж хүсгэр байна. За ингээд дараагийн мэдээгээр удахгүй болзээ.